За Монгол орны газар нутгийн 76 орчим хувь цөлжилттэй гэх судалгаа бий. Тэгвэл цөлжилт газрын доройтлын асуудлыг шийдэх асуудалд COP17 хурал төвлөрч байна. Энэхүү хурлаар 1.5 тэрбум Америк долларын санхүүжилтийг татан төвлөрүүлэхээр тооцоолсон байна. Монгол улсад газрын доройтлыг даван гарч байгаа олон улсын туршлагыг нэн даруй хэрэгжүүлэх шаардлагатай. За тэгвэл энэ удаагийн COP17 хурлаар Монгол улсад 1.5 тэрбум ам долларын санхүүжилтийг татан төвлөрүүлэх тооцоол гарсан байна. Үүн дээр бол Монгол улсын засгийн газар одоо нэг яаралтай шийдвэр гаргахаар хүлээгдэж байгаа. Ер нь эцэслэг шат руугаа орж байгаа. Тэгэхээр COP17-гийн ерөнхийлөгчөөр энийг ажилуулах уу? Нэгэсэндээ 26-аас 28 орны хооронд хин гэж сайдаг юм уу хүнийг COP17-гийн ерөнхийлөгчөөр ажилуулах уу гэдгийг шийдэх ёстой. Тэгэхээр бид нар 8 сарын 17-нд болох одоо намайг шүүмжлээд байдаг нөгөө гадагшаа хэр идэвхтэй ажиллахаас энэ COP17 дээр босох хөрөнгө санхүүжилт эцэслэж шийдэх. За цөлжилтөөс үүдэн Монголд шар шороо шуурганы давтамж нэмэгдсэн гэж судлаачид үздэг. Ган цөлжилт газрын дороотл нь улс үндэстний дөрвөгчдийн тоог нэмэгдүүлэхэд нөлөөлж байгааг нэгдсэн үндэсний байгууллагаас дурджээ. Иймд хүн төрөлхтний сайн сайхны төлөө хүн бүрийн оролцоо чухал. За Монголд болох COP17 хурлаар залуучууд судлаачдыг түлхүү оролцохыг мөн уриалсан байна.